хууль яагаад нэгдсэн бэ? Яриад идвэртлээ. Урд нь өргөн барьсан байгаа шүү дээ. Чээр бас гоё. Шинээр өргөнөрч. За улсын хурлын дараад их хурлын нэргүй 23 гишүүн улсын эдийн засгийн нэгэн байр үүссэн нөхцөл үнэлт өгүүлж гадны аж амьдрал сайжрахгүй байгаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд өөрчлөж байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр, сангийн сайд Улаанбаатарыг огцруулах, тогтоолын төсөл танилцуулах холбогдох мэт. За энийг та биеийн хуулийн заасан нормын дагуу хэлцэж шийдэж өгсөе. Өөрөөр баярлалаа гэдэг. Баярлалаа гэж гаргаж ирчихлээ. За 7 хоногт бас энэ 7 хоногийн маань гараа байна тийм. 7 хоногт хугацаанд Сөрөг хүчний хувьд энд бас засах, залруулах, хариуцлага тооцож ажиллах ёстой гэсэн ийм байр суурийг иргэд олон түмэн бол хот хөдөөгөө энэ байр суурийг илэрхийлж байна. Нөгөө талаас нь бол бид бол өмнө нь 10 сарын 1-нд 14 оны төсвийг өргөн барьснаас хойш эрх баригчдад нийтдээ 3 удаа ер нь дотроо хариуцлага тооцож ажиллаач алдаа оноотой гаргаж байгаа шийдвэрүүдэд засаж залруулаач гэдэг ийм хүсэлт гэх юм уу да. Ийм сануулга анхаарлыг бол нэг удаа биш ингэж өгсөн. Гэтэл бол түүнд бол тодорхой арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүрч байгаа. Наад зах нь гэхэд бол 14 оны төсвийг өргөн барихдаа төсвийн бүрэлдэхүүн хэсэг зайлшгүй болох ёстой. Энэ үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа ихээхэн хэмжээний хөрөнгө. За мөн бондын их усүрээр орж ирсэн хөрөнгүүдийг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоод төсвийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөөг биелүүлэх тал дээр төсвөө санхүүжиж байгаа энэ үйл ажиллагаануудад бол алдаа оноогоо засаж энэ мараа бүтээгдэхүүний үн өртөг өсөхгүй байх тал дээр бол тодорхой санаачлаг гаргаж ажиллаж чадсангүй. Валютын үн ханш бол бас өсөж бараг 25-аас 30 орчим хувиар өсөж нэмэгдсэн байгаа. Энэ бүх нөхцөл байдалд бол ер нь шинэ бас засгийн газрын гишүүд гарч ирж байж энэ хоёр салбарыг удирдах авч явах нь зөв зүйтэй байна гэдэг энэ бодлын үүднээс бол энэ хоёр сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьж байгаа. Хуулийн хугацаанд ер нь өнөөдөр өргөн барьлаа. Улсын хурл хэдийн хугацаанд энэ асуудлыг шийдэх ёстой юм бэ? 7 хоногийн дотор байнгын хороогоор хэлцэх ёстой. Энийг бол дэгийн хуулийн заагдсан зүйл заалтын дагуу бол энэ 7 хоногоос эхэлж хэлцэх байхаа гэж бодож байна.